За сайн байцгаана уу. Өнөөдөр бид нар өмнөх дугааруудаар ярилцсан одоо эмэгтэйчүүд маань яаж ирчүүдтэйгээ харилцах юм бэ? Юун дээр алддаг юм бэ? За цаашдаа амьдралдаа ямар ол одоо зүйлүүдийг анхаарч явах ёстой вэ гэдэг дээр ярилцаж явж байгаа. За өнөөдөр бид нар онцолж юуг ярих вэ гэхээр гэр бүл болоод юм уу аль эсвэл одоо нэг дороо хамтдаа амьдарч байгаа ийм одоо хосуудын хувьд бүсгүүчүүд маань одоо юуг анхаарах ёстой вэ гэдгийг чухалчилж ярих гэж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дараа одоо анх танилцаад одоо нэг гэртээ ороод хүүхдтэй болоод ч байдаг юм уу тийм ээ эсвэл хүүхдтэй болоогүй ч гэсэн одоо 1-2 жил хамтдаа амьдарч байгаа ийм хүмүүс. За мөн одоо 50-60 жил амьдарчихсан хүмүүс байж байгаа тийм ээ усууд. Тэгэхээр энэ усууд маань харилцаандаа юуг бас цаашид анхаарах вэ? Өөрийнх нь амьдралд бас харилцаа маань бас сэтгэл хангалуун биш байдаг бол бас анхаарах зүйлүүд бидний одоо ярилцлагаас гарч ирж магадгүй л дээ. За тэгэхээр анх танилцж байх үед ирчүүд маань одоо бүсгүүдэд таалагдах гад түүндээ соёлтой болж харагдах гад тийм ээ чиний төлөө ингээд сэтгэл гаргаад янз бүрээр одоо орддог байсан бол энэ маань хэр зэрэг өөрчлөгдсөн байна вэ гэдэг бас анзаарч харах хэрэгтэй. Яагаад тэгэхээр зэрэг эхний үед бол одоо харилцааны их үед бол харилцаа арай өөр байдаг. А тодорхой хугацааны хувьд бол хугацааны дараа за дийлэнх хувь нь за 70-аас 80% нь гэр бүлийн харилцаа бол тогтмолжоод жигд болоод ингэсэн байна. Гэхдээ ялангуяа энэ Азийн орнуудад тийм байдаг. Азийн орнуудын ирчүүд бол бас тодорхой төвшөнд хүрээд ирэхин цагт бол тийм харилцааны хэмнэл бол арай өөрчлөгдөд ирдэг л дээ. За Европт бол бид нар анзаардаг бүр одоо 70-80-90-тэй болчихсон ийм хөгшөөсөө бие биенээ хөтлөөд хаач газар үнсэлдээд нэг нэгийг хайрлаад ингээ явж байдаг. Энэ бас харилцааны онцлог байгаад байна л да. Аз хүмүүсийн бас нэг уламжлалтай холбоотойгоор тийм ээ. Гэлээч гэсэн бид нар бас энийг анхаарч явах хэрэгтэй манай бүсгүүчүүд. Одоо нөхөр нь ажилласаа ирлээ тийм ээ. Чи бол одоо гэр бүлийнхээ төлөө бүхэл хийх ёстой зүйлүүдийг бүгдийг хийчихгээл хоол ундаа ээгээд нөхрөө хүлээгээд гэр орноо цэвэрлэх хүүхдээ өмүүлж өөрөө бас давхар ажил хийхдээ энэ ажлуудыг хийгээ байж л нөхөрч орж ирлээ оройтож орж ирнэ тийм ээ байсгаад оройтож орж ирлээ эсвэл ороод ирэхтэн чи сайхан харилцах га сайхан ярих гад оролдсон тийм ингээд бол нэг онцгийн бас айхтар оошооч өмнөхшгөө байхгүй би ядраад байна тийм би ядарч өнөөдөр аюух ажилтай байлаа гэдэг нь 2-3 хон төлхөр хүүхдээ эсвэл одоо чи ингээ сайхан харагдах гад хичээж чамаагүй олж харахгүй үл тоогоод ингээд иймэрхүү байдлууд бол ажиглагддаг манай гэр бүлүүдэд. Гэтэл одоо чи хоолой нэгээ тавьчаад тавиад өгөхөд зургтаа хараад хоолой идчихээ хоорондоо одоо манай ирчүүд бол гинтхэн усны хувцастай бүсгүүчүүд ч юм уу тийм үү эсвэл одоо дотор хувцас харагдаж байгаа тохиолдолд арай ингээд анхаарал нь сэргэж явах жишээтэй энийг хэрвээ та бүсгүй мөн анзаарж байгаа бол бас харилцаанд нь арай өөрчлөлт орсон байна гэдгийг бас мэдэрч явах хэрэгтэй тийм ээ тэгэхээр яах ёстой юм бэ тийм ээ яах ёстой чамааг нөгөө анх танилцаад эхний жилдээ ямар харилцдаг байсан чиний гараас судлаад өгдөг байсан уу нөгөө гүйж чаалан голгодог машин онгоолгож өгдөг тийм халтаргаатай газар чамаа ингээд сугдаа тэрвэрэд явдаг энэ байдлууд яагаад өөрчлөгдчихв тийм ээ чамтай ингээд сайхан хэлдэг зүйлээ харилцдаг байсан энэ байдал яагаад өөрчлөгдчихв гэхээр энэ дээр бас бид нар анализ анхаарал тавих ёстой. Гэхдээ энэ ганцхан ирчүүдийн талаас дийлэнх тохиолдолд манай бүсгүүчүүдийн өөрсдийнх нь үйлдэл харилцаанаас болсон байдаг. За юуны түрүүнд бид нар юуг өөрчлөх ёстой гэхээр дадал зуршлаа өөрчлөх ёстой. Дадал зуршлаа бид нар өөрчилж ээж тодорхой бас амжилтанд эргээд бид нар хүрнэ. Тийм ээ? Чи манай бүсгүүчүүдийн хэд гол алдаа бол ерөөсөө өглөх, уурлах, дургуутслаа илэрхийлэх, уйлах, сүулдэ юм авч шидэх тэгээ хэрүүл зодон бол. Ийм аюул дандаа өөртөө турхирч идэг. Эмэгтэй хүн өөрөө ийм ялдам зөөлөн уян тийм ээ? Бас ийм юм ивээр шийддэг ямар нэгэн арга техникээр шийддэг ёстой юмн дээр өвлж уурж ганц нөгөө нэг төлхөр арга нь ерөөсөд үгэлж хашгирч уурлах ийм байдлаар л ханддаг учраас ирчүүдийн байгалийн зам бол эрэмхтэй хүн шиг тэгж урдаас нь үг хаялцаад хэрэлдэг ч юм аргадаг ч юм уу ухаантай байдлаар харилцах ийм чадвар бол маш одоо богино хугацаанд илрүүлэн тэрнээс урт хугацаанд бол чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэдний инстинкт дээр одоо нөгөө төрөлхийн рефлексээр жоохон хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдийг анзаарч жоохон таалагдахгүй ерөөсөө цохилцоод авдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ирчүүдийн одоо нөгөө бүр бачимдаад бүр байж чадхаа байгаад ирэхээр зэрэг нудрах зурвал эсвэл одоо ширүүл ийм үйлдэлүүд үүсээд идэг. Энэ нөхцөлд хүрэж байгаа хүн юм байдаг гэхээр бүсгүүчүүд өөрөө байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээ юу өөрчлөх хэрэгтэй юм бэ гэхээр дадал зуршлаа. Ямар дадал зурштай те. За энэ талаар хэдүүлээ товчхон ярилцъя. Ер нь бол ирчүүд сэтгэлд нь таарахгүй байгаа хуучин өмнөшгөө тэр эмэгтэйгээ хайрлаад байсан тэр зүйл нь ямар өөрчлөлт ороод байгааг тэр болгон сэтгэлээ уудлаад яриад чаддгүй л дээ.
яг л нөгөө анх танилцж байгаа үед энэ эмэгтэй би маш их хайрлаад ингээл хамаг бүх юм ингээд урд нь дэлгээд ивсээ тавихад бэлэн байсан энэ залуу ягаад өөрчлөгдөж гэдгийг ирчүүд өөртөө ч гэсэн бодож идэг. Гэтэл тэрийг ягаад өөрчлөд байгаа гэдгийг дэлгэж гаргаж ирж ярьж сэтгэлээ уралж чаддаггүй байхгүй юу? Чаддаггүй. Тийм учраас ирчүүд маань ерөөсөө нөгөө 3 настай хүү гэж өмнө нь ярьжсэн шүү дээ. Тэд нар маань үгийг бол удаан хугацаагаар сонсоод ойлгоод иж чаддаггүй. Хэсэг богинохон хугацаанд сонсдог. Дээрэс нь нэг зүйлийг олон дахин сонсох бас дурггүй те нэг зүйлийг ер нь манай бүсгүүчүүд 2-оос илүү ярих шаардлага байхгүй. Маш тодорхой товчхон ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ яаж вэ гэдэг тийм ээ. Зүгээр шууд ингээд урсгаад яриад нэг ярианы дундуур өнгөрчдөг. Телевизийн мэдээний нэвтрүүлэг шиг өнгөрүүлж болохгүй. Тийм учраас энэ дээр бас заавал чиний анхаарлыг тэр эр нөхрийнхөө юм хажууд байгаа хүнийхээ анхаарлыг татах ийм нөхцөлийг бас үүсгэж явах хэрэгтэй байдаг. За тэгээд чамд одоо анхаарахаа болсон ч юм уу хажуудаа байлгах сонирхолтой тийм ээ. Хэдийгээр чамтай дөнгөж ханилаад юм уу уулзаад танилцаад ихэнх үедээ чамд анхаардаг байсан бол тэр нь болоод одоо хоёр хайрцаанд өөрчлөлт орцсон байсан ч гэсэн ер нь ирчүүд бол чамайг хажуудаа байлгажлахыг хүсэж идэг. Ягаад бол чи хүүхдэд их нээж байж байна. Чиний хамгийн юм хийж идэг. Тэр залуугийн хамгийн юм хийж идэг те бас зан зангаа авалтсан одон жилийн ч бай богино хугацааны ч ийм нөхцөлд байж идэг учраас энэ бол хажуудаа байлгаад байхыг хүсэж идэг байхгүй. Тэгэхээр одоо жоохон 3 настай хүүхэн бол яадаг вэхээр ээжээс улаадаг те тэгсэн мөртлөө ээжийнхээ төвчээрийг барж яадаг ийм зүйлүүд бас анзаардаг шүү дээ тийм ээ өмүүлээд идэг ингээд ээж болохгүй гэсэн юм хийж оролдоод идэг гэсэн мөртлөө ээжээсээ бас аяадаг ийм нөхцөл байгаад идэг. Тэгээ ер нь анзаарч хахад аажмаар ирчүүд өөрийнхөө нөгөө мэгтэйгээ нөгөө халамжилдаг байсан анхтай харилцдаг байсан тэр уур амьсгалууд чинь өөрчлөгдсөн байдаг. Манай эмэгтэйчүүд бас яаж одоо өгүүлдэг вэхээр чи намайг дагуулж гарахаа байчихсан байна анх байсан шиг надад цэцэг авч өгөө байсан байна бэлэг авч өгөхгүй байна одоо гоё үг хэлэхгүй байна тийм ээ чи тэр хамтдаа байхаа болцсон байна чиний сэтгэл өөр юмд ингээ анхаарал чинь төвлөрөөд байна тэр гэж өгүүлдэг байхгүй. Гэтэл ирчүүд тэрэнд хариулах үгөө мэддэггүй. Тэгтэл би тэгээ чиний хажууд байж л байгаа үстэй л гэж ганцхан дэлгүүрээр хариулдаг. Яг үндэ бол зүгээр нэг хажууд байдаг юм тавилга чамд бол хэрэгтэй биш шүү дээ. Чи ч гэсэн тэр хүний одоо тавилга биш тийм ээ. Тийм учраас эмэгтэй эрэгтэй хоёр бол анх байсан тэр харилцааг хадгалж үлдэхин тулд манай эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл бол асар их хэрэгтэй. Үргэлж өглөөд уурлаад уйлдаг ч юм уу тийм ээ. Уур уцаараа харуулж идэг ийм эмэгтэй бол эрэгтэйгийнхэн гарт бүрмэс орчихсон байдаг. Тийм ээ. Энэ бүсгүй бол тэртээ дөрвөн миний хажууд байна. Энэ бол одоо ууралсан ч уйлсан ч намайг юу ч хийсэн ч надад хайртай учраас энэ холдож чадахгүй гэж ийм бодолтой байж идэг тийм ээ. Гэтэл яг үндэ бол ирчүүд чамтай танилцахдаа дөнгөж одоо ханилаад удаагүй байхдаа чам таалагдах гад бүхэл юм хийдэг байсан шүү дээ. Чам таалагдах гад одоо цэцэг аваад гүйдэг ч юм уу эсвэл одоо ах トゥ нар чинь тусалдаг ч юм уу хаалга онгоолгож өгдөг, хувцсыг чинь өмсүүлж өгдөг ч юм уу ийм үйлдэл хийдэг байсан гэд ингээ бодохоор ирчүүд бол чиний хажууд байгаа эр хүн эмэгтэй хүнийг яаж хүндэлж халамжлах вэ гэдгийг бол мэдэхгүй ш мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол эргэлзэх шаардлага байхгүй. Энэ ерөөсөө эмэгтэй хүний хүндэлж мэддэггүй гэж бодоод тэргүй тэднэрт бол заавал тэр зүйлүүд бол байж байгаа. За ер нь ирчүүд эмэгтэйгээ хажуудаа байлгаж чадна. Намайг хизээч дуудахад энэ эмэгтэй бол миний хүснээрээ байна. Ирнэ, миний хажууд байж байна гэдэг дээр бүрэн итгэлтэй байх юм бол энэ бол ерөөсөө эмэгтэйчүүд тэр эрэхтэй бол чамайг ээжтэйгээ л адилхан хайрлаж байна гэсэн үг. Өшөө бүр цохиод авсан ч энэ эмэгтэй намайг надад хайртай хэвээрээ байна. Тийм учраас би бол хүссний хизээж хүссэн зүйлээ хийгээ явж явах болно гэсэн ийм ойлголт авсан нөхдүүд ч бас байж идэг. Тэгэхээр зэрэг энэ бол бас эрсдэлтэй. Ер нь бол манай гэр бүлүүдийн 10 гэр бүлийн за доор хаяж 5 нь одоо дарангуулах одоо хүчирхээлийн тийм хэлбэрт орцсон байгаа гэр бүлүүд бас байна. Энэ бол бас нэг талаар маш эмгэнэлтэй. Би бол бага тоогоор хэлж л да 50% тийм ээ. Тэгэхээр дарангуулах харилцаа нэгэнт үүссэн байгаа бол энэ маш буцаад хэвийн нөхцөлд ороход маш хэцүү байгаад. Нэгэнт одоо эрэгтэй чамайг дээрлэхэд одоо нөхөр чинь чамтай одоо бүр шууд ёс бус маягаар одоо шууд дээрлэх, дарангуулах, захирах ийм хэлбэрт орцсон байгаа бол эргүүлээд одоо чамайг хүндэлдэг, чамайг хайрладаг ийм нөхцөлд оруулахад бас тийм амархан биш. Гэтэ манай бүсгүүчүүд хичээх хэрэгтэй. Ийм нөхцөлд оруулсан гол шалтгаан нь бол
ядаж 50% нь эмэгтэйчүүд өөрсдөд нь байж идэм юм аа. Тийм учраас бид бол энэ дээр анхаарах ёстой. За эрчүүд ингэж болохгүй, би нэмэгтэйтэй ингэж харилцаж болохгүй гэдгийг мэдсэн мөртлөө мэдээд байгаа мөртлөө одоо энэ нэмэгтэйтэй өшөө цаашаа би одоо хэр хол явах уу? Би зүгээр өөрийгөө бодоод ингээд өөрийнхөө амар тайван байдлыг бодоод хэр явах уу гэдгийг л анзаарах гэж хүлээгээд байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд өөрсдөө тэр эрэгтэйгийн гаргаж байгаа авир, тэр эрэгтэйгийн чамд хандж байгаа хандлагыг хүлээн зөвшөөрөөд л байх юм бол, тийм ээ, хүлээн зөвшөөрөл байх юм бол эрчүүд бол даварсаад л байдаг. Тийм учраас өмнө дээр бид нар анхаарч хэрэгтэй. Ер нь бол хань ижил болоод удаагүй байхтаа л хэрвээ чамд одоо үл хүндэл үзүүлээд чамд дээрлэх ч юм уу эсвэл одоо нэг үл тоох ийм байдлыг бол хүлээн зөвшөөрч болохгүй байдаг. Болмооргүй байдаг. Ийм учраас хэрвээ чи хүлээн зөвшөөрөл чамайг дээрлэх ч юм уу үл тоодох ч юм уу хийсэн юм чинь үл оошоогоод ингэх юм бол энэ бол цааш нь улам давраал дамжраал байдаг. Тэгэхээр энэ дээр манай бүсгүүчид маш сайн анхаарч авах хэрэгтэй байдаг. Өдөр цөмдөө л анхаарч авах хэрэгтэй байдаг. За тэгэхдээ энэ дээр бол би бүх эрчүүд яг ийм ээ гэсэн бол үг хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний эрчүүд бол энэ ер нь дийлэх хувь эрчүүд энэ ийм байдлыг гаргаж идэг. Тэгэхээр манай бүсгүүчид эрчүүдийг бол давраагаад байлгүй өөрийгөө бас хөндлөлдөг энэ үйл ажиллагаанд байнгын анхаарал хяналтаа анхаарал тавьж явах хэрэгтэй. Ер нь бол хэлэх гэж байгаа үгээ хийх гээд байгаа төлөвлөд байгаа зүйлээ бол тухайн үед нь ямар ч айдасгүйгээр тийм ээ гуйгаад авах шаардлагагүйгээр хэлж явах хэрэгтэй маань өсгөөчүүд. Ялангуяа гэр бүл болчоод олон жил болцсон нөхөр нь одоо заримдаа уурлаад ч юм уу нөхрийнхөө үгээр бүх зүйлийг гэр бүлийн бүхэл үйл ажиллагаа эр хүний чиглэлээс гарч байгаа шийдвэрийг хийгдээд суртсан ийм айлын хувьд бол эмэгтэйчүүд бас айдастай байдаг тодорхой хэмжээгээр. Эрчүүддээ би энэ чинь хэмээргүй байна. Эсвэл одоо энэ чинь таалагдахгүй байна. Би маргааш найзуудтайгаа ийм ажилтай. Нөгөөдөр би тийм ажилтай гэдгийг шууд хэлж явах хэрэгтэй болохоос биш. За яаж ч ойлгуулъя даач гэдэг юм ийм айдас манай эмэгтэйчүүд хурцсан байдаг. Энэ бол нэг талаар маш аимшиг. Чи тэр хүсэж байгаа бодож байгаа юм хэлж чадахгүй бол чамайг хажууд ч юм аа ир хүн хизээч тоохгүй шүү дээ. Ягд бол чи өөртөө итгэлтэй биш байх. Ягд бол чи тэр ир хүний гарт орцсон биш шүү дээ. Тэгэхээр гуйгаад авах шаардлага байхгүй, айгаад авах шаардлага байхгүй. Зүгээр л за би ийм ажилтай нөгөөдөр чи хүүхдүүдтэй хараарай. Тийм ээ? Би хагас өдөр ийм ажил төлөвлөсөн байгаа. Чи гэртээ байж шүү. Чи тэр ажил амжилт биш гэдэг. Ямар ч айдасгүй зоригтой ярьж авах хэрэгтэй. Хэлэх хэрэгтэй. Яг тэгээд хэлснээр хийх хэрэгтэй. Хэлснээр хийлээгээд чамайг одоо үнэхээр бүр хүнд нөхцөлд орсон ийм харилцааны үед бол жишээлбэл чи тэхгүй бол би чамайг ингэж шүүж гэдэг юм ийм айхтар харгислалд орсон тохиолдол бас нэг талаар их эрсдэлтэй. Гэхдээ бүх айлууд тийм биш байгаа шүү дээ. Ямар нэгэн хэлбэрээр эр нөхрөөгөө одоо урамшуулж агаад ч юм уу сэтгэлийг өөрүүлж агаад ч юм уу ярих зүйлүүд бас байж болно. Ер нь бол гарч заавал байдаг. Бүр мохортод орсон зүйл байхгүй шүү дээ. Дараагийн үйлдэл юу байдг вэ гэхээр эмэгтэйчүүд өөрөө заавал би энийг ингэх гэсэн одоо тайлбарлаад байх шаардлагагүйгээр ерөөсөө тэр ирчүүдтэй зайгаа барих ажил гэдэг. Одоо чамайг үл тоогоод чиний үг нь үн цэнэ алдсан тийм. Чи одоо атганд нь орцсон ч юм уу. Эсвэл чиний үйлдэл чинь бүгд тэр одоо эр нөхөртөө зориулсан л үйлдэлүүд байдаг. Ийм нэгд болцсон байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр жаахан ч гэсэн зайгаа авахд юу хэлээ гэж бодож эхэлдэг ирчүүд. Зайгаа авах гэдэг маань зүгээр л юм ярихгүй. Юу ч хэлэхгүйгээр ч юм уу тодорхой хугацаа өнгөрөхийг хэлээд байгаа юм л та. Дууга хураач байд юм уу? Эсвэл одоо хийдэг нөгөө л хийдэг хоолой нөгөө л угаадаг цэвэрлдэг юм а болж л доо. Тэгээд жишээлбэл энэ өөрөө тэр эрэгтэй хүнд тодорхой хэмжээний цочрлыг өгч явах хэрэгтэй байхгүй. Заавал чи одоо нөгөө манай хуушин шигээ уурлаад уцаарлаад чи тэгсэнгөө ингэсэнгөө нөгөө нэг уйлдаг уцралдаг хэрүүл үддэг энэ зүйлийг бол огт бүр таслан зорхох хэрэгтэй. Тэрний орон зөвөр үйлдэлээр үзүүлэх хэрэгтэй. Үйлдэлээр нөгөө нэг зам төлөв өөрчлөж биелээд байгаа шүү дээ. Одоо нөгөө дандаа цэвэрлээд идэг юм болж л доо. Аяг тавгаа чи яагаад дандаа угаах хэрэгтэй. Орхичих. Тэр хүн гайхаад энэ яагаад байгаа гэдэг юм. Ийм үед нь миний айн угааж байгаа. Тэ? Эсвэл одоо дууга хураасан байгаа үед нэг өдөрч болдго юм, хоёр өдөрч болдго юм уу? Хамаагүй 3 өдөр, 5 өдөрч болж байна. Энэ юу нь яагаад байгаа юм бол чи яагаад байгаа ингээд эргүүлээд чиний үгийг чамаас асуухгүй байсан ч гэсэн энэ юу нь яагаад байгаа юм бол гэдэг бодол тэр хүн хүссэн өсөөгөө төрсэн байгаа. Энэ үед чи так гэдэг нөгөө хэлэх гэсэн юм а товч тодорхой хэлэх ёстой. Ямар нэгэн уурлах, уцаарлах, өглөх, уйлах, ашигчих ийм нөхцөлийг ерөөсөө үзүүлж болохгүй. Чи уурлахаараа өглөхээрээ шууд чи өөрийгөө маш жижигхэн болгоод тэр хүнийхээ гарт орчиж байна л гэсэн үг.
Энэ чи хичнээн уйлж байгаа, ашгарч байгаа, уурж байгаа ч гэсэн улам л тэр эрэгтэй чамайг хинч биш гэдгийг чинь мэдрээд байдаг. Ийм учраас эмэгтэйчүүд маань хатуу анхааруулж байвал хэлмээр байна. Нулимсаа эр хүнд харуулахгүй. Уураа эр хүнд бол харуулахгүй. Чи бол чи өөрөөрөө чаддаг ийм хүчрэг эмэгтэй гэдгийг харуулах хэрэгтэй байдаг. Тийм ээ? За өөрөөр хэлбэл үйлдэлээр цочроож өгнө л гэсэн үг. Тодорхой хэмжээгээр ярих гад оролдоод ирэх тэр нөхцөлийг л үүсгэх хэрэгтэй байхгүй юу, тийм ээ? Тийм учраас бид энэ дээр анхаарах хэрэгтэй. Дараагийн анхаарах зүйл бол өмнө нь одоо гэр бүл болоод удаагүй байх үедээ манай бүсгүүчүүд гэрээ ажлаа хамтарч хийх, чи хүүхдээ цэцэрлэгт нь өргөж өгж явах, хэн төрүүлж ирсэн хоолоо хийж явах, гэрээ угаалганы ажил дээр одоо хэн оролцож байх ч гэдэм үү. Ер нь бол гэр бүлийн одоо ажлыг хэн мөнгө олдгийг тийм ээ, хэн бизнесээ хийдгийг энэ үйл ажиллагаан дээр хамтарч оролцох тухай харилцан ярилцаж тохирсон байх хэрэгтэй. Хэрвээ тохироогүй байдаг юм энэ тал дээр бид нар ярилцах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Азийн ялангуяа манай ирчүүдийн тийм нэг уламжлалаас үүссэн бодлоод байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд гэрээ ажил бүгдийг хийнэ тийм ээ. Гэтэл яг өмнө нь хэлэхэд гэрээ ажил гэдэг нь үггүй мөртлөө асар хүнд ажил байдаг. Тэгэхээр өмнө нь тохиролцсон байна гэдэг бол эмэгтэйчүүд өөрсдөд бас амар байдаг. Яг тэгэхээр гэрээ ажлыг ганцхан эмэгтэй хүн дангаараа хийгээд байх шаардлага байхгүй. Тэр асар хүнд ажил шүү дээ. Манай ирчүүд нэг өдөр хүүхдээ хараад нэг өдөр яг эмэгтэй хүний хийдэг ажлыг хийгээд үзэх хэрэгтэй тийм. Ирчүүдээр бол хийлгэж үзүүлэх хэрэгтэй. Эхнээсээ хамтран тэрийг хийх ёстой. Ирчүүд маань өнөөдөр гадагшаа гараад адуу сургаад мал маллаад хээр гадаа одоо хоноод ингээ явж байгаа шүү дээ. Отор мотор яваад ч юм уу тийм. Ялангуяа хот нийслэлд байгаа ийм улсууд бол яг л адилхан байгаа. Тэд нар одоо хүнд чулуун мод өөрөд гүйж байгаа улсууд бол нэг өөр тийм ээ. Гэтэл одоо оюуны хөтөлбөр эхэлж байгаа залуучууд байна шүү дээ. Компьютераар ч юм уу одоо юугаар ажилтгийг бас ялгаа авахгүй эмэгтэйчүүд бас тэр ажлыг хийдэг. Тэгэхээр гэртээ байгаа гэрийн одоо нэргүй мөртөө маш хүнд энэ ажлуудыг хамтарч хийж явах хэрэгтэй. Үүн дээр эхнээсээ бид манай бүсгүүчүүд ярьж явах хэрэгтэй. Хүүгээ хөргөж өгөөрэй, чи хүүхдүүдэд цэцэрлэгээс нь аваарай, би сургуульд нь хөргөж өгнө, би дараа нь тэгин чи ингэн гэд энийг бол ярьж хэлж явах хэрэгтэй. Жишээ болгож ярил л да, дараалалд их олон хүн зогсож байгаа, дараалал зогсож байгаа ээжийг бид нар бол мэддэг тийм. Хүүхд нь ийш тийшээ гүгээл тоохгүй. Хүүхд нь өмлөлээ болохгүй юм хийгээд тэр ээж ганц үг хэлэх юм уу эсвэл нэг хөмсгөө нэг зангидахад тэр хүүхд номондоо орж идэг. Ийм зүйлийг бид нар анзаардаг тийм амьдрал дээр. Тэгэхээр яг үүнтэй адилхан манай эмэгтэйчүүд өөрийнхөө маш жижигхэн үйлдэлээрээ жижигхэн одоо харилцааны жижигхэн өөрчлөлтөөр бас ирчүүдтэйгээ ойлголцож чаддаг ийм нөхцөл бас үүсгэж явах хэрэгтэй. За ер нь бол чи ээжийн дүр биш. Чи бол үрдийн амарга гэдгийг л манай бүсгүүчүүд ерөөсөө мартаж болохгүй тийм ээ. Чи бол амарг, янаг бүсгүй, сайхан бүсгүй, чиний хайртай бүсгүй ийм байх хэрэгтэй. Тэрнээс биш ээж юм уу, эсвэл гэрт байдаг гэрийн үйлчлэгч бүсгүй ч юм уу тийм ээ. Одоо зүгээр л миний хүүхдүүдийн ээж гэдгээр харилцах энэ харилцаа бол зөв биш. Энэ бол эмэгтэйчүүд бидний насан туршдаа мэдрэх гэсэн тэр мэдрэмжийн, тэр хайрын мэдрэмж бол биш шүү дээ. Бид нар чинь одоо хайрлуулж, инхрийлүүлж, магтуулж, урамшуулж ийм байх ёстой байгалийн бас нэг бодгол шүү дээ. Тэгэхээр ийм үн дээр бид байнга анхаарч явах ёстой. Бид нар бол бүсгүүчүүд бид бол амарг байх ёстой. Сайхан янаг бүсгүй, хайртай бүсгүй байх ёстой. Тэрнээс ээж юм уу, халамжит ээж, халамжит бүсгүй байх ёсгүй маа. За үүн дээр өдрөөс өөрөөр бодож байгаа усуд байж болно л та. Тэгвэл дийлэнх хүн бид нар бол ийм юм шүү. Дараагийн анхаарах бас нэг чухал зүйлийн нэг бол ер нь түүнтэй түүнгүүгээр чи бол бие дагаад байж чадна гэдгийг ойлгож явах ёстой. Заавал тэр эрэгтэй байж чиний амьдрал өнгө үзэмжтэй сайхан байгаа юм шиг тийм ойлголтыг өгөөд байх шаардлага байхгүй. Чи түүнтэй түүнгүүгээр өөрөө бие дагаад амьдрал чинь өнгөтэй гэгээтэй баяртай байсалтай явж чадна гэдгийг л байнга ойлгож явах хэрэгтэй юм байна. Эр хүнтэй харилцаж байхдаа найзтайгаа харилцаж байгаа юм шиг, эр нөхөртөйгөө харилцаж байхдаа сайн дотны найзтайгаа харилцаж байгаа юм шиг энэ харилцааг хадгалж явах хэрэгтэй. Одоо нөгөө л дөнгөж танилцаа чи найзтайгаа танилцаад удаагүй байхдаа ч юм уу эсвэл одоо өөрийнхөө эмэгтэй найзтайгаа бид нар чинь яаж харилцдаг вүлээ тийм ээ үгэлэхгүй уурахгүй нөгөө хөвгөлтөө нээлттэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ийм байдалтай байсан. Гэтэл тодорхой хугацаа өнгөрсөний дараа ерөөсөө чиний цорын ганц амьдралч утга учир энэ эрэгтэй хүн энэ нөхөр болсон байх юм байна. Энэ өөрөө утгагүй байхгүй юу? Энэ өөрөө буруу байна гэсэн үг. Хэрвээ одоо харилцаанд маш их өөрчлөлт орчихсон байгаа тохиолдолд ирчүүд
ингэдэг л дээ. Одоо чамайг уурлаад ч юм уу өглөөд эхлэхээр ерөөсөө өөрийгөө хамгаалах гээд ингээд рефлекс нь нүүсэт эхэлдэг. Чамайг ингээд чи ингэсэнгүү тэгсэнгүү дэрээгээ тэгчихгүй яасан ингээд яриад ирэхээр ийм зүйл ярих тохирох цаг нь биш байна. Би ер нь ядраад байна. Ажил хийгээд ороод ирэхээр л ийм ярих юм. Бүх зүйлийг буруугаар чи дандаа ойлгоод байх юм. Ямар ч хэтрүүлэгтэй юм болгоныг чи дандаа хэтрүүлж яах юм ч гэдэг юм уу. Эсвэл одоо ялахгүй зүйлийг чи дэвэргэж яриад байна ч гэдэг юм уу. За эсвэл одоо ямар нэгэн бат гэдэг хүний нэр гаргаж ирээл тэр чамайг ерөөсөө юмыг бодтойгоор харахаа байч чамайг дандаа ер нь айгүй тийм юмыг зөв ойлгох чадхаа байцсан байлээ гэж ярьж илээч гэдэг юм. Ингээд нэг юм шалтгаан үүсгээд ингээд гаргаад идэг. Тэгэхээр зэрэг үүн дээр үдээр харж явах хэрэгтэй тийм ээ. За дандаа чиний буруу болж юу н хуураад идэг байхгүй ийм харилцааны дүнд. Тийм учраас өглөөд уурлаад байна гэдэг бол өөрөө шууд том алдаа байгаад байдаг. Ер нь ирчүүд бол нэрээ миний буруу болчихсон байна гэдгийг хэзээ ч хэлдэггүй. Буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тийм ээ. Тийм учраас миний буруу заавал миний буруу байсан чи бол одоо зөв байсан гэж хэлүүлэх гээд хүчлээж ерөөсөө шаардлага ерөөсөө байхгүй. За ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг үүгээр өндөрлөе. Дараагийн ярилцлага хүртэл түр баяртай.